Чид эрхэм хүндэт оролцогчид та бүхэндээ Монгол Улсын их хурл болон Улсын их хурлын хамгийн газрын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж Монгол Улсын үндсэн хуулийн өдрийн мэндчилгээг дэвшүүлье. 1992 оны шинэ үндсэн хууль батлагдсан өдрийг манай улс Монгол Улсын үндсэн хуулийн өдөр хэмээн нэрийдэж бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжил тогтсон. Монгол Улсын үндсэн хууль Монголын ард түмэн бид хэмээн эхэлж мэдэгтүн сахигтүн гэсэн үгээр төгсдөг. Энэ хүрээнд үндсэн хуулиа дээдлэн залгах тухай Монгол Улсын их хурлын 2024 оны 43 дугаар тогтоолыг бид дагаж мөрдөж байна. Тэгээ үе үеийн үндсэн хууль тухайн цаг үеийн хэрэгцээ шаардлагад үндэслэж ард түмэн өөрсдөө бичиж боловсруулдаг ийм бичиг баримт. Тэгээ нэг талаасаа бол үндсэн хууль бол төр иргэний хоорондын нийгмийн гэрээ. Үндсэн хуулиар хүний аз жаргалтай амар тайван амьдрах эрхийг хуульчлан зааж өгөөгүй хэдий ч тухайн үндсэн хуулиндаа хүний эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, соёлын эрх чөлөө гээд Монгол Улсын иргэн бүрт байх ёстой эрх чөлөөг хуульчилж өгснөөрөө энэ эрх чөлөөгөө сахин хамгаалах боломжийг бол иргэн болгон хүртдэг. Тийм ч учраас үндсэн хууль бол өөрөө төрд эрх мэдлийг төвлөрүүлэх гэсэндээ биш, иргэнд эрх чөлөөг эдлүүлэх ийм бол үндсэн гол зорилготой. Үндсэн хуулиа дээдлж сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг хэмээн бас иргэн болгон үздэг. Тийм ч учраас бид Монгол Улсын их хурлаас үндсэн хуулийг хэвлэн түгээж нийгмийн бүлгүүдийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлж төрөл бүрийн ном хэвлэл контентийг бэлтгэн иргэддээ үндсэн хуулийн боловсрол олгох түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Тэгэхээр жил бүрийн энэ үндсэн хуулийн түүхэн өдрөөр бас шин санаачлагуудыг дэвшүүлдэг. Яг үүнтэй зэрэгцээд энэ жилийн үндсэн хуулийн өдрийн гол бас онцлогийн нэг бол Монгол Улсын үндсэн хуулийг Монгол Braille үсгээр хэвлэж нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байгаагаараа илүү их онцлогтой байна. Тэгэхээр би бас маш их сэтгэл хангалуун байна. Энэ харааны бэрхшээлтэй иргэдэд зориулаад үндсэн хуулийг урууныхаа өндгөөр унших бололцоог бол бид нар ингэж олгож өгч байна. Тэгэхээр энэхүү үндсэн хуулийн заасан эрх чөлөөгөө та бүхэн маань ашиглах, энэ эрх чөлөөгөө дамжуулж өөрийнхөө амьдралыг өөрөө зохицлон бүтээх энэ түүхэн боломжийг бол энэ үндсэн хууль олгосон. Тийм ч учраас энэ Braille үсгээр хэвлэж нийтийн хэрэгцээнд зориулан өргөж байгаа нь бол тэгш боломжийг хангах ийм зорилготой ажил. Мөн парламентын засаглалтаа орны хувьд парламентын ардчлалаа өгүүлбэржүүлэх, парламентын засаглалаа бэхжүүлэх, парламентын бас даргын хуваар энэ хүний эрх чөлөөг хангуулах бодлого үйл ажиллагааг бас үйл ажиллагаанд гол бодлого зарчмаа болгож байгаагийн хувьд өнөөдөр бас харааны бэрхшээлтэй иргэдэд зориулаад энэ үндсэн хуулийг энэ Braille үсгээр хэвлэж олонний хүртэл болгож байгаа бас маш их баяртай байна. 2024 оны байдлаар манай улсад 11,500 орчим харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг бол статистикийн хороо гаргасан. Тэгэхээр энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг их суурьаас нь буюу үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарлтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх, мэдлэг чадвар суралцахад нь энэхүү Braille үсгээр хэвлэгдсэн үндсэн хууль хувь нэмрээ оруулна гэдэгт бас эргэлзэхгүй байна. Мөн энэ үндсэн хуулийн Braille үсгтэй номныхоо ард хавсралтан дээр нь үндсэн хуулийн дуун хөрвүүлэг буюу сонсдог хэлбэрээр QR кодыг бас байршуулсан. Тэгэхээр энэ QR кодыг байршуулад та бүхэн маань үндсэн хуулиа сонсох бололцоотой болж байна. Өнгөрсөн 2025 онд бол парламентын албан ёсны веб хуудсанд Монгол Улсын үндсэн хуулийн монгол дохионы хэлэнд төрүүлсэн аудио хувилбар тавигдсан. Энэ хувилбар бол хандлтанд 600 мянгад хүрсэн байгаа нь бол маш их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа. Энэ удаа та бүхэнд
өргөж байгаа үндсэн хуулийн энэ бариал үүсгэхтэй хувилбарыг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх бариал хэвлэлийн төвд хэвлэлээ. Монгол Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, хууль тогтоом сурчлах төвүүзээр дамжуулан энэ бариал үүсгэхтэй хувилбарыг бас түгээхээр бэлтгэж байна. Монгол хүмүүр сурч боловсрох, хөдөлмөрлөх, төрийг удирдах үйл хэрэгт тэгш оролцох эрхтэй. Тийм ч учраас улсын их хурлаас хууль тогтоомжийн төслийг боловсруулах хилцэн баталгаатай иргэдийн оролцоог хангах, хүний эрхийн мэдрэмжтэй байх, парламентын нээлттэй ил тод байдлыг бэхжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Энэ зорилгын дагуу бид Монгол Улсын их хурлын үйл ажиллагаа, төрийн ордны үйл ажиллагаа, парламентын үйл ажиллагааг иргэдтэй илүү нээлттэй, мөн тусгай хэрэгцээд иргэдтэй ээлтэй болгох зарчмыг баримталж цаашд бол тууштай хэрэгжүүлж ажиллах болно гэдгээ илэрхийлье. Тэгээд энэхүү номыг хэвлэхэд бас гүн тусалцаа үзүүлж хамтран ажилласан нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хамт олондоо та бүхэнд улсын их хурлын нэрийн өмнөөс болон хуваасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Та бүхэндээ эрүүлэнх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Үндсэн хуулийн өдрийн мэнд хүргье.